За сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. 2025 оны хамгийн эхний дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. За 2024 онд миний амьдралд маш том өөрчлөлтүүд орсон. За хамгийн гоё зүйл нь гэх юм бол би коуч болсон байгаа. Лайф коуч болсон байгаа. Маш удаан хугацаанд өөрийнхөө хүссэн зүйлийг хайж агаад олж авсан мэргэжилтэй маш их дуртай. Энэ мэргэжлээр ажиллахдаа маш их аз жаргалтай байгаа. Тэгэхээр би та бүхэндээ коуч болсонтойгоо холбогдуулаад одоо зарим нэг мэдээллийг энэ дугаараараа хүргэе гэж бодлоо. За 2025 он гараад шинэ он, шинэ жил, шинэ эхлэл болж байгаа хэдий яг үнэндээ бидний сэтгэл зүрх нэг л гунигтай, нэг л хоосон, нэг л за яаж энэ цаг өдрүүдийг давандаа, яаж энэ амьдралыг босхондоо яаж одоо ингэж амьдрандаа гэсэн нэг тийм чин сэтгэлээ сонсох юм бол нэг тийм зөөлөн гунигтай мэдрэмж бүх хүнд яг энэ цаг мөчид тулгарч байна. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд даяар маш их одоо хүмүүс амь насаа алдаж маш их одоо яг үнэндээ зовлон дунж байгаа энэ цаг мөчид бид нар амьдарч байгаа. Энэ гунигтай хоосон яагаад ч ингэж нэг тийм дүүрэхгүй байгаа энэ мэдрэмж яг юунаас болоод байна? Зөвхөн би юм болов гэж бас зарим нэг нь бодож байгаа гэж магадгүй. Гэтэл зөвхөн энэ миний таны мэдэрж байгаа мэдрэмж биш юм байна. Энэ бол дэлхийд даяар өрнөж байгаа одоо нэг юм сэгсрэлт гэж ойлгож болохоор байгаа юм байна. За энэ бол зөвхөн би өөрийнхөө одоо бодож байгаагаар хэлээгүй маш олон одоо хүмүүсийг сонсож, маш олон подкаст сонсож, маш олон хүмүүстэй уулзаж сэтгэл хуваалцсны үндсэн дээр хэлж байгаа дүнэлт байгаа. Би өөрийнхөө амьдрал дээр ч гэсэндээ бас тиймэрхүү сэтгэл одоо нэг тийм хоосон, зовлонтой юм шиг, стресстэй юм шиг, бухимдалтай юм шиг. За өмнө нь бид нарыг аз жаргалтай болгодог байсан одоо зүйлүүд бол нэг тийм сонирн биш юм шиг тийм болж хувирсан байна. Яг үнэндээ бид нэр сэтгэл зүрхээ сонсох юм бол за шинэ жил болоод гой хувц өмсөөд гой одоо нүүр амаа будаад одоо өчнөө гоё одоо өчийг өнгөрүүлсэн ч гэсэнтэй маргааш нь нөгөөдөр нь дахиад л нэг тийм гуниг тавцсан мэдрэмж яаж энэ амьдралыг аз жаргалтай болгох уу гэсэн нэг тийм хайлтын мэдрэмж дүүрэн одоо бид бүхэн энэ цаг хугацааг өнгөрөөж байна. Тэгэхээр яагаад энэ цаг мөчид бид нэр бөөнөрөө одоо дэлхийн хүмүүс тэр чигтээ энэ одоо цаг мөчийг энэ гунигтай цаг мөчийг туулж өнгөрөөж байгаа вэ гэхээр одоо бүх зүйл учиртай байдагтай адилхан энэ бол бидний туулах ёстой зам. Хүн зовлон дунсны дараа хагацл зовлон гуниг хөтрлийг үзнийхаа дараа одоо тэр гунигийн дараах зовлонгийн дараах ухаарал гэж зүйл байдаг. Тэгэхээр бид нэр одоо бөөнөрөө нийгмээрээ дэлхийд даяараа одоо яг энэхүү хэцүү цаг мөчийн дараа аз жаргалтай цаг хугацаа ирнэ. Тэгэхээр хүн болгон дор дороо хичээж одоо өөрсдөө харж өөрсдийгөө хөгжүүлснээр бид нэр одоо энэ жаргалтай цаг мөч рүү ойртох боломжтой болох юм аа. За зовлон гунийг туулаад өнгөрсний дараа бид нэр шууд аз жаргалтай болд юм уу гэхээр бас үгүй тий. Аз жаргалтай яагаад бид нэр илүү аз жаргалтай илүү сэтгэл ханамжтай болдог вэ гэхээр зовлонг туулж өнгөрөөсний дараа бид нэр энэ амьдралын үн цэнтэй зүйл юу юм бэ? Одоо яагаад би энэ амьдралд энэ нийгэмд төрсөн юм бэ? Яагаад би хүн болсон юм бэ гэдэг чухал асуултуудыг өөрөөсөө асууж эхэлдэг. Яагаад энэ одоо хэцүү зүйлийг туулж өнгөрөөсний дараа бид нар аз жаргалтай болоод байна вэ гэхээр бид нэр өмнөх амьдрал руугаа харж эхэлдэг. Яг ямар зүйлд ач холбогдол өгж исэн юм? Энэ маань надад ямар утга учиртай байсан юм? Одоо энэ цаг мөчийн дараа энэ одоо хэцүү зүйл тохиолдсны дараа би яаж өөрчлөгдөх вэ? Миний цагаа зарцуулах, энерги хүчээ зарцуулах зүйлүүд зөв байна уу? Намайг илүү аз жаргалтай болгож байна уу? Надад илүү үн цэнтэй байна уу?
гэдэг рүү бид нар харж эхэлдэг. Тэгэхээр энийг ойлгосон, ухаарсны дараа бид нар амьдралаа өөрчилдөг. Цаг зав зарцуулж байгаа зүйл маань өөр болдог. За магадгүй материалын зүйлүүд болох одоо гоё хувцас, гоё одоо эдлэл хэрэглэл энэ зүйлүүд маань зөндөө байсан ч гэсэндээ намайг үнэхээр аз жаргалтай болгож ийн үгүй юу гэдэг рүү харж эхэлдэг. Маш их хөрөнгө мөнгө хураахын төлөө амьдарч байсан бол одоо яг энэ зүйл маань намайг яг бодож байсан шиг минь аз жаргалтай болгож ийн үү гэдэг зүйлүүдийг бид нар харж эхэлдэг. Тэгэхээр хамгийн эцэстээ бид нар энэ асуултуудыг өөрөөсөө асуусныхаа эцэст үн цэнтэй зүйлүүд маань хамгийн чухал зүйлүүд маань юу юм бэ гэдгийг илүү хараад тэрэн дээрээ цаг энерги зарцуулаад тэгээ энийхээ төлөө хүн өөрчлөгдөж эхэлдэг. Ингэснээр бид нар илүү аз жаргалтай болж эхэлдэг. Тэгээ илүү одоо ухаалгаар хөдөлж эхэлдэг, илүү зөөлнөр бодож санаж эхэлдэг. Тэгээд илүү одоо хайр дуурам хүн болж хуурдаг. Дэлхий дээр байдаг хамгийн урт аз жаргалын судалгаа Харвардын их сургуулиас хийсэн судалгаа байдаг. За энэ сургууль дээр хийсэн 90 гаруй жилийн судалгааны үр дүнд бид нарыг хамгийн их аз жаргалтай болгодог зүйл бол collective community буюу нэг нэгээ гэсэн сэтгэлтэй хүмүүстэй хамт аж төрөх байдаг. Нэг нэгээ гэсэн халуун дулаан сэтгэлээр одоо аж төрж амьдрах нь яагаад бид нарыг аз жаргалтай болгодог юм бэ гэхээр бид нар чинь нөгөө хүн гэдэг маань байгалийн амьтан гэдэг үүднээсээ харах юм бол нийгмийн нэг нэгнээсээ хамааралтай амьтад болж байгаа. Одоо нийгмээсээ хамааралтай, нэг нэгнээсээ хамааралтай бөөнөрөө илүү хүчрэх болдог. Бөөнөрөө байх юм бол илүү аз жаргалтай болдог. Тийм байгалийн өгөгдөлтэй амьтан хүн төрлөختөн. Тэгэхээр ганцхан хүн болж бүтээд бус нь аз жаргалгүй байхад тэр ганцхан болж бүтэж байгаа хүн хизээж аз жаргалтай байдаг. Энэ collective community буюу одоо нэг нэгээ гэсэн халуун дулаан аз жаргалтай орчин бид нэр хэрхэн бүрдүүлэх юм бэ гэхээр бид нар нэг нэгэндээ өгч, нэг нэгнээсээ авч амьдрах тийм одоо өгөгдөлтэй байглаасаа тийм өгөгдөлтэй хүмүүс байгаа. Магадгүй логик ухаанаа ашиглаад за одоо би энэнд юмаа өгчих юм бол надад юмгүй болоод надад ашиггүй юм байж гэж бодож байж болох ч одоо нөгөө байглаасаа өгөгдөл маань хүнд өгснөөрөө одоо ирж байгаа сэтгэл ханамж бол хязгааргүй их биднэрт аз жаргалыг авчирдаг тийм шийдтэй зүйл байдаг. Тэгэхээр бид нар бодож олно л доо. За тэгэхээр би одоо өгөх зүйл байхгүй штэ юу өгөх юм бэ гэдэгтэй юу өгөх юм бол би одоо илүү аз жаргалтай болох юм бэ гэхээр энэ зүйл маань юу өгөх вэ гэдэг нь биднийг хамгийн чухал асуулт руу хөтлөж байдаг нэг зүйл байна. Энэ бол амьдралын утга учир. Амьдралын утга учир юун дээр тогтд юм бэ? What's the meaning гэж хүн болго асуудаг тийм. За энэ бол өөрийнхөө авьяас чадварыг олж тогтоогоод түүгээрээ бусдад үйлчлэх. Түүнийгээ бусдад өгөх. Энэ бол бидний амьдралын утга учир гэдэг. Энэ амьдрал төрснөөрөө яг бид нар яах гэж төрсөн бэ гэхээр өөрийнхөө авьяас чадварыг олж дэлгэрүүлээд түүгээрээ бусдад үйлчлэх. Миний авьяас юу юм бэ тэгвэл? Миний амьдралтай ямар холбоотой юм гэхээр за энэ маань ажил мэргэжилтэй холбоотой байж болно. Хүний одоо зан төлөвтэй холбоотой байж болно. Энэ хүн юундаа сайн бэ? Та юундаа сайн бэ? Түүгээрээ хүнд туслах юм бол та хамгийн сайхан аз жаргалтай амьдралаар амьдардаг байх нэ. Энийг жишээ болохоор би өөрийнхөө амьдралыг ярив. Би болохоор санхүү эдийн засгийн дээд сургалтыг төгсөөд дараа нь Англи руу явж боловсрол дээшлүүлээд тэгээд дараа нь одоо дэлхийд алдартай том компаниудад нэгтлэн аудитын мэргэжлэр олон жил ажилласан. Гэсэн хэдий ч гэсэндээ би магадгүй санхүү нэгтлэн бодох бүртгэлээс илүү надад одоо хүнд тус болж чадах, илүү аз жаргалтайгаар тус болж чадах ямар нэгэн зүйл байгаа гэдгийг би яагаад ч мэдээд идвэсэн хүн болгон мэддэг. Миний хийж байгаа зүйл, миний энерги эрч хүчээ зарцуулж байгаа зүйл яг надад тохиромжтой зүйл мөн үү гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. За тэгээд мөн ч байж болно, биш ч байж болно. Үнийг яг байгаагаар нь хүлээж аваад одоо
дараа нь бид нар яах вэ? Надад ямар боломжууд байна вэ гэдгийг хүн судлаад их зүгээр бидний чадвар, бидний өгдөл түүгээрээ хүн тусалж бодох авьяас яг хаана байгаа юм бэ гэдгийг бид нар одоо сонголтоороо биш цаяагдмал байдаг. Түүнийг олж илрүүлэх нь түүнийг одоо амьдралдаа оруулж ирж хэрэгжүүлэх нь одоо бидний амьдралын гол зорилго. Амьдралын утга учир өөрийнхөө авьяас чадварыг нээж түүгээрээ хүнд туслах байдаг бол амьдралын зорилго болоод амьдралын зорилго өөрийнхөө авьяас чадварыг илрүүлэх, уулзах ёстой хүмүүстэйгээ уулзах, одоо өөрийнхөө алдаа дутагдлаас суралцаж илүү аз жаргалтай, илүү өөрийнхөө замаар амьдрах нь амьдралын зорилго байдаг бид нар. За энэ зүйлийг яагаад би ярих болсон бэ гэхээр өөрийгөө маш сайн судалж, өөрийгөө сонсож, өөртөөгөө маш удаан ажилласны эцэст за миний бусдад түгээх, миний бусдад үйлчлэх энэ хорвоод ирсэн зорилго бол ерөөсөө хүний авьяас чадварыг олоход нь туслах, хүнд урам өгөх, хүнийг одоо чадна гэсэн итгэлээр дүүргэх, одоо хэцүү үед нь тусалж дэмжих нь намайг хязгааргүй их аз жаргалтай болгодог энэ зүйл юм байна гэдгийг олж тогтоосондоо би маш их баяртай байгаа. За энийг ажил мэргэжилтэд холбох юм бол лайф коуч буюу амьдралын коуч болж хувирсан юм гэж хуваалцмаар байна. Өөрийнхөө одоо амьдралын үн цэнийг олж тогтоолоо. Одоо ингээд цаашдаа энэ зорилгодоо нийцүүл амьдрья, хичээж амьдрья гэтэл биднэрт маш олон асуудлууд толгорч эхэлдэг тийм мэдээж амьдралын зөндөө олон асуудлууд байгаа. За нийгэм, соёл, орчин байдал тийм харахаар бас тийм хаалтууд маш их гарч ирдэг, саадууд маш их гарч ирдэг. Энэ нь яг үнэндээ биднийг одоо улам цаашаага өсөж дэвжихэд зориулсан боломжууд байдаг. Энэ саадууд яг үнэндээ боломжууд байдаг. Яг энэ саад бэрхшээлүүд рүү яг чиглээд энэ юу юм бэ гэж тулаад харах юм бол яг үүнийг даваад туусны дараа таны амьдралын одоо утга учир, таны авьяас чадвар яг ард нь байж байдаг. Яг тэр саад бэрхшээлийн танд тулгарч байгаа саад бэрхшээлийн дараа таны авьяас чадвар, таны бүх боломж бололцоо гарч ирдэг, илэрч гарч ирдэг. За энийг би яаж ойлгосон юм бэ гэхээр хүн өөрөө ойлгохгүй зүйлээ, өөрөө мэдэрч үзээгүй зүйлээ хүнд зөвлөж чаддаггүй. Хүнийг хий гэж хэлэх юм бол тэр ямар ч утга учиргүй байдаг. Өөрөө цаана нь гарч чадсан, өөрөө даван туулж гарч чадсан саад бэрхшээлийг хүн ойлгосныхоо дараа бусдад зааж, бусдад хэлж өгөх, бусдад түүгээрээ үйлчлэх боломжтой болдог. Тэгэхээр та бүхэн одоо яг урдаа байгаа саад бэрхшээлийг дахин нэг ажаад үзээрэй. Энэ саад бэрхшээл надад юуг заахаар энд байгаа юм бэ? Юуг ойлгуулахын тулд миний амьдрал ийм байгаа юм бэ гэдгийг бас нэг хараад үзээрэй. Маш гайхалтай утга учиртай байдаг. Би өөрөө ч гэсэндээ одоо маш олон жил хайсан. За миний одоо яг хийж бүтээх ёстой зүйл юу юм бэ гэдгийг маш олон жил хайсан. Тэгэхээр маш олон жил хайсан учраас би энэ хайхын зовлонг ойлгодог болсон гэсэн үг. Яг юм хайж явах чи юм хэцүү байд юм биш үү? Хайгаад олдохгүй байх чи юм мэдрэмжтэй байд юм биш үү? Буруугаар бодох чи ийм учир шалтгаантай үр өшигтэй байд юм биш үү гэдгийг нь ойлгосныхаа дараа за хүнд тайлбарлаад хүнийг ойлгоход илүү надад бодиттой болсон. Одоо яг чин сэтгэлээсээ ажиллахад мань тусалсан гэсэн үг. Тэгэхээр яг таны урд байгаа саад бэрхшээл таны хөгжлийн төлөө байдаг гэдгийг маш сайн ойлгоод надад итгээд бас нэг өөр нүдээр хараад үзээрэй. За тэгээд
Бидний зан төлөв, бидний зан аршин одоо бас нэг ажиллах зүйлүүдийн маань нэг. За яагаад гэх юм бол бид нар өөрсдөө тэрнийг харж чаддаггүй, харсан ч гэсэндээ засахыг хүсдэггүй. Яг байгаагаараа өөрийгөө хүлээж авч чаддаг. Тэгээ өөрийгөө байгаагаараа хүлээж авахд хэцүү учраас бид нар бусд руу чигтэг, бусдыг буруутгаж эхэлдэг. Хэрвээ өөрийгөө яг байгаагаар нь алдаа оноотой нь хүлээж авч чадах юм бол өөрчлөгдөх гэдэг чинь ямар хэцүү зүйл байд юм бэ? Ямар их төвчээр зориг, ухаарлах хэрэгтэй байд юм бэ гэдгийг ойлгодог болдог учраас бусдыг хайрлаж эхэлдэг. Яг өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаг хүн байдаг. Бусдыг зовоож байгаа хүн яг сэтгэл дотроо маш зовлонтой хүн байдаг. Тэрийг бас та бүхэн маань бас мэддэг ч гэсэн дахин нэг санаарай. За ингээд 2025 оны одоо зорилготой хүрэхэд миний коучинг үйлчилгээ хэрэгтэй байна. Тус болно гэж үзэж байгаа бол та бүхэн надтай холбоо аваарай. Дараагийн дугаар дээрээ 25 оны 1 сарын 8-нд эхлэх англи хэлнийхээ хичээлийн талаар танилцуулъя. Түр баяртай.